Монголд сонсголын бэрхшээлтэй 10,000 гаруй иргэн байдаг. Гэвч эдгээр иргэн төрийн үйлчилгээ авах нийгмийн харилцаанд ороход заавал дохионы хэлмэрч шаардлагатай байдаг. Үүнээс үүдэн тэдний эрх алхам тутамд зөрчигддөг байна. За тэгвэл COP17 хурлын үеэр эдгээр иргэнд зориулсан аппликейшн бүтээсний анх удаа олон нийтэд танилцууллаа. Сонсголын бэрхшээлтэй иргэд сурч чаддгүй учраас энэ нь амьдралын чанарт нөлөөлж авдаг цалиндан ч сөргөөр нөлөөлдөг. Харин Батсингэл дохионы хэлний орчуулагч аппликейшн хөгжүүлж байгаа хүнтэй 2023 онд танилцж байжээ. Гэтэл түүний танил аппликейшн хөгжүүлэхээ зогсоосон тул тэрээр 2025 оноос энэ ажлыг эрчимжүүлэх болсон байна. Ерөнхийдөө нөгөө Google Translate-тэй төстэй гар утасны аппликейшн байна гэсэн үг л дээ. Тэгэхээр нөгөө яг эдгээр хүмүүс мань болохоор яг дангаараа яваад гэх юм уу те үйлчлэг авах банкнд одоо аккаунт нээх те одоо тийм ямарч боломж байхгүй. Дээр нөгөө их сургуульд болохоор дохионы хэлтэй одоо нэгч багш байхгүй юм байна л да. Тэгэхээр энэ хүмүүс чинь өөрсдөө их сургуульд уус орохгүй байгаа байхгүй. 10 жилээ одоо төгсөөл тэгэл одоо нэг биеийн хүчний ажил ч юм уу гар урдал ч юм уу те эсвэл одоо гэртээ байх ч юм уу иймэрхүү сонголт байгаа гэсэн үг. Их сургуульд сурах одоо сонголтыг бид нар гаргаж өгөхийн тулд ерөнхийдөө энэ төслөөс эхлүүлсэн. Тус аппликейшн дохионы орчуулагч хичээл хиймэл оюуны чат зэргээс бүрддэг. Үгийн сан дата хөгжүүлэх зорилгоор сонсголын бэрхшээлтэй иргэнийг ч ажилд авч эхний ээлжинд энэ үйлчилгээг ирэх 9-р сард нэгэн банкнд нэвтрүүлэхээр болжээ. Харин аппликейшнийг бүрэн үйлчилгээнд нэвтрүүлэхэд 1.3 тэрбум төгрөг шаардлагатай бол эхний ээлжинд 400 сая төгрөг шаардлагатай гэлээ. Энэ мэт Монголын гарааны болон технологийн 20 гаруй компани байгаль орчин ногоон хөгжил хиймэл оюун дижитал шилжилтийн чиглэлээр хөгжүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ ногоон хиймэл оюун дижитал шилжилт болон шинжлэх ухаан үйл ажиллагааны үеэр олон нийтэд танилцуулсан юм а. Хиймэл оюун технологиг ашиглан за ялангуяа Монгол улсын бас мэдээлэл технологид одоо шилжилтүүд ахим шилжилтүүд сүүлийн жилүүдэд хурцтай хөгжиж байгаа. За үүнийгээ бас Монгол зочлон ирсэн гадаад төлөөлөгч нартай болон за хиймэл оюун ухааны технологиг ашиглан бас байгаль орчинд хэрхэн одоо зөв шийдлүүдийг гаргаж болох вэ гэдэг сэдвүүдээр бид нар бол одоо олон нийтэд танилцуулж байгаа. За өнөөдрийн байдлаар бол манай дээр технологийн хиймэл оюуны бүтээгдэхүүнүүд за стартапууд маань бүтээгдэхүүнүүд бүгдийг танилцуулж байна. Тэгж энэ хэлэлцүүлгийн үр дүн дээр бид нэр дотоодоо ч юм уу эсвэл олон улсын эрдэмтэн судлаачд одоо хамтран ашиглах байгууллагуудыг оролцуулсан ийм төсөлбөрүүдийг санаачлах гэсэн ийм ихтгэл үнэмшил байгаа. Мэдээж эрдэмтэн судлаачид өөрийнхөө ажлыг танилцуулж байна. Энийг хэрхэн цааш нь одоо энэ хиймэл оюун болон их хөдлөлийг ашиглаад өргөжүүлэх вэ? Гарсан үр дүн яаж амьдралд бодитойгоор хэрэгжих вэ гэдэг асуудал бол их чухал байна. Энэ дээр бол бид нэр хамтран ажиллагаагаа одоо өргөжүүлэхээр энэ хэлэлцүүлгийг хийж байна да.